та бүхэндээ өнөөдөр уулзсандаа баяртай байна. Өнөөдөр Улаанбаатар хотдоо Райвен захирал өнөр жаргал захиралтайгаа манай Эмералд захирал Ариун жаргал захиралтайгаа манай өндөр ээж хаагчтай захиралтайгаа наатаа шиг зүгээр за тэгээд миний хайртай найзтай саяхан би бас бичлэгийг бичсэн байгаа Жима Монгол Жима Корея компанийнхаа үр дүн болоод 5 жилийнхаа түүхийг цухас дурдсан манай Руби байрлал найзтайгаа тэгээд баг хамт олонтойгоо тийм миний одоо партнерууд байна бас манай захирлуудын маань бас багууд байна тийм тэгээд их орондоо ирээд эрүүл энхийг эрхэмлэгч Жима компанийнхаа байранд гоё ингээд тухлан саатна гэдэг бол үнэхээр гоё байна. Тэгээ үнэхээр манай найзын маань хэлсэнчлэн би анх слогод очоод хүн нэг хилийн чандад очоод яахаа мэдэхгүй байж байхдаа нэг найзуудаа санаад тэр хаанаа байлээ гэд би яг тэр үедээ айрын найзгаа олж авсан. Би тэр соёст хамт ажиллаж ирсэн. Тэгээд нэр айрын найз байгаа штэ гэд. Тэгээд сайн найзаа би ирсэн байна. Яасан ийсэн гэ манай охин ингээд арьсан юу бисериасны өдөр найз ирсэн байгаа гэд. Тэгээд анх айрын захиралтаа уулзсан чинь нэг өндөр гайлаг бүсгүйтэй шууд л ерөөсөө ингээд тэгээ их гоё уулзалт болсон. Ер нь бол хүнийг те одоо нэг яриа гарна дүгндэг те би өөрөө угаасаа багш хүн болохоор зэрэг ерөөсөө энэ бүсгүй бол те эрдэм мэдлэгтэй хүн байна. За ер нь бол би бас итгэж болохоор би яг тэр бүгдийнхээ арсны асуудлыг одоо эм тариагүйгээр те дааврын одоо янз бүрийн эм тариагүй хэрэглэхгүйгээр зүгээр болох тийм зорилготой очсон байсан учраас за ер нь ингэж бол түүх ихэлсэн. За тэгээд Жима Корея компани гишүүн болоод яонжуулагч шүршүүрийг хэрэгжиж эхлээд тэгээ бас манай Монголд ирсэн манай баг хамт олонных маань бүр мэрэгжлийн одоо тийм эмзэгч нар бас анхны манай багийнхан байлаа тийм ээ. Тийм тэгээд бид нар хамтдаа ер нь бол яг эрүүл бөгөөд бас урт наслахад бас аз жаргалтай тэгээд давхар санхүүгийн одоо эрхчлөөнд хүрсэн тийм гоё ирээдүйг манай Жима Корея компани Жима Монгол компани бол биднэрт бэлгэлэх юм байна гэдгийг харж анхныхаа алхмыг эхэлснээс хойш даруй 5 жил болчихжээ. Тэгээд түүх бол мэдээж үнэхээр гоё байгаа. Харин би өнөөдөр товчхондоо хэлээд одоо товчхолж хэлэхэд бол тэр үед ялангуяа сүлжээний бизнес гэдгийг нэлээд тийм хуучинсаг үзлээр үзэж байсан. Тэгээ ер нь одоо хүмүүсийг хуурдаг гэдэг ойлголтоор заллин бэхэлдэг гэж одоо зүгээр хүмүүсээ сонссон. Гэтэл намайг бол хийж тэгж байгаагүй. Тэгээ одоо бол харин би 5 жилийн дараа би Солонгост бол та ямар ажил эрхэлдэг вэ гэд би өөрөө нөгөө дуулуурын зүйн багш учраас дуулуурын зүйн сургалтаа хийж байна. Бас юугаа болохоор Жимагаа болохоор би юу гэж хэлдэг вэ гэхээр би бол network бизнес эрхэлдэг хөө. Би тэгээ одоо миний YouTube, Instagram, Facebook ингээ харах юм бол Жима Корея компани Руби захирал гэдэг. Би Руби захирал болонгуудаа бошуухан шиг. Тэгээ өмнө нь би тэгэл ерөөсө гоолдээс ахуулаад ерөөсө маш бахархалтайгаар сафир гэдэг мэдээж том цартай хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ өнөөдрийн би өөрийнхөө миний одоо энэ ирсэн амжилт миний хичээл зүтгэлтэй би өөрөө бас дандаа урамшуулмаар байдаг. Нөгөө талаараа бас хүмүүст урам өгмөр байдаг учраас би дандаа одоо network бизнесээрээ гангарч яадаг. Миний одоо гоё чимэг юм аа. Тэгээд миний одоо спонсорууд миний хамт олон ерөөсөө монголчуудыг маань бас би бол харахтаа тэр дундаж наслтыг бол урт болгох хамгийн одоо ойлгомжтой хэнд ч одоо энгийнээр ойлгогдож болохоор заадаг, зөвлөдөг бүтээгдэхүүнүүд нь байдаг, үр дүн нүдэн дээр байдаг. Ийм одоо компани гэж би бол хардаг, бас өөрөө тэгж мэдэрсээр явна. Бид энэ жил нэрээ баг би 10 жилийн дараа Туянгийн өндөр ширээдгээд сумынхаа 100 жилийн ойдоор очлоо. Тэгээд тайзан дээр дуулсан. Тэгээд манай нутгийнхан намайг нэлээд олон жилийн дараа харсан. Би ч бас аюу олон жилийн дараа очсон болохоор дотроос эмгтэй хүн чинь тэгэл бодсон шүү дээ. За би одоо жоохон нас явцсан юм дээр. Маш олон хүмүүс надад урам өгсөн. Тийм гоё болсон байна. Залуу байна гэж хэлсэн. Тэгээд ер нь бол би бор арьстай. Гэхдээ одоо энэ гоё бор арьсныхаа
давуу талыг нь гаргах, гялтарнуулах илүү одоо тий одоо хүнд байгаа ерөөсөө тэр эрдний чулуу тий хүнийг одоо эрдний чулуу гэж бодох юм бол яаж өнгөлж болох вэ? Яаж хамгийн гоё хэлбэрийг гаргаж болох вэ? Яаж одоо тэр хүнийхээ өөрийнхөө одоо хамгийн гоё нөөц уулзаа гаргаж болох вэ гэдэг энэ уурхай тий энэ уурхай бол манай Жима компанид байсан. Одоо бас байгаа. Би бас нутгийнхаа ой дээр очиод харсан. Тэгээ олон хүмүүс надад урам өгсөн. Тэгээд миний баг бол зөвхөн Монгол төдийгүй бас Солонгос төдийгүй Монголын бас дэлхийн бас өнцөг болон бүрт байна. Тэгээ одоо ялангуяа манай микробиом сургалтыг бол Diamond өндөр жаргал захирал маань бол Солонгосын одоо 1 номерын тэр профессорудаар заалгаад өөрөө сурчаад одоо бид нар зааж байгаа. Тэгээ бас дэлхийн нэлийн 2-3 улсуудаас онлайнаар сурья гэж санал бас ирүүлсэн. Захирал маань завгүй та бүхэн рүү ингээд үгээд байгаа. Тэгээ ер нь бол бид нар үнэхээр одоо тэр яагаад гадаад хүмүүс 100 наслаад 120 наслаад амар гой биетэй байгаад байгаа. Тэгээ Монгол хүмүүсийн маань наслаад харамсалтай жоохон богино байгаа ч гэсэн харин бид нар бол бусдаа заагаад өөрсдөө хамтдаа урт наслах ийм гой боломжтой network бизнес юм аа. Тэгээд та бүхэнтэйг өнөөдөр уулзсандаа маш баяртай байна. Хайртай шүү. Өнгөтэй байна. Спасибо.